Сайн байцгаана уу? Трейлер хавсуугаас мэдчилж байна. Сувгийнхаа үзэгч та бүхэнтэй уулзалгүй нийлээд бодлаа. Өнгөрсөн 6 сарын хугацаанд зарим шалтгааны улмаас төр завсарлага авсны эцэст шинэ бичлэгүүдээр уулзах гэж байгаадаа таатай байна. Мөн та бүхнээсээ давхар уулзалгачаа. Энэ сар та бүхэндээ трейлер хавсуугийн зүгээс энэ онд гарсан 8 трейлер киног сонгох хүрэхээр бэлтлээ. Ингээд өнөөдөр хүрэхээр бэлдсэн кино бол Drop хэмээх Америкийн акшн трейлер төрөл жанрын кино байгаа. Уг киноны найруулагчаар Кристофер Лэндон ажиллаж, гол дүрүүдэд жүжигчин Меган Фейхи, Брэндон Скленер нар тогложээ. Киноны үйл явдал руу орохоос өмнө энэ сард манай сувгийн ивент тэтгэгчээр ажиллаж буй E-Motors Mongolia-гийн дотоодын зах зээл шинээр оруулж ирж танилцуулж байгаа цахилгаан скутерийн сурталчилгааг та бүхэнд хүргэе. Түгжрэлт баяртай гэж хэлцгээе. Түрээсээ скутер хайж цаг мөнгө хийсгсээр л байна уу? 10 минутанд хүрчих газар 60 минут түгжирсээр л явна. 2025 оны цоошин загвар бөгөөд Балтаа замын зориулалтаар хийгдсэн. Мөн та зээлийн апаар хуваан төлж авах боломжтой. Засмал зам, шорон зам, бүр шатаар бууж өгсөн гэж боддоо. Хаал бол хаана явахаар Улаанбаатар хотын онцлог тохируулан оруулж ирсэн. Мөн та Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн хаанаас захиалан авах боломжтой. Киноны эхэнд нөхрийнхөө хүчирхийлэлд өртөж буй Чикаго хотын эмч Violet Gates хэмээх эмэгтэйтэй бид танилцах болно. Түүний амьдралын хар бараанд дурсамж болсон тэрхүү аимшигтай харамсалтай үйл явдлаас нэлээд хэсэг хугацааны дараа тэрээр дахин болзоонд явж эхлэх болно. Violet бяцхан хүү Тобигоо гэртээ дүү Jenny-тэй харуулж үлдээгээд болзооны аппликейшнээр дамжуулан танилцсан гэрэл зурагчин Henry Campbell-тэй өндөр барилгын дээд давхарт байрлах Palette хэмээх тансаг зэрэглэлийн ресторанд болзоонд явахаар болдог. Түүнийг ресторанд ирэхэд болзоо залуу нэрээгүй байх бөгөөд Violet Henry-г хүлээж байхдаа бэнтхийн үйлчлүүлэгч Connor, рестораны бармен Cara, сохор болзоонд явж байгаа Richard хэмээх хижээл насны эр рестораны төгөлдөр хуурч Phil зэрэг хүмүүстэй таарч өгсөлж амжина. Энэ үеэр түүний утсанд үл таних хүнээс мим зураг бүхий DJ Drop буюу зурган мессеж ирэх бөгөөд тэрээр гайхсан ч нэг их тоолгүй орхидог. Удалгүй болзоо залуу Henry ирж тэднийг захиалсан ширээндээ суусны дараа нилээд чалчаа байрын зөөгч Matt ирж цэсээ танилцуулангаа олон долоо юм ярьж эхэлнэ. Гэтэл Violet-ийн утсанд үл мэдэгдэх хэрэглэгчээс ирэх DJ Drop-ууд араараасаа ирэх бөгөөд эхэндээ хөгжилтөө мэт байсан зурган мессежүүд аажмаар улам занал хийсэн шинжтэй болж эхэлдэг. Henry түүнд DJ Drop-ууд ойрын зайд байгаа хэрэглэгчээс ирдэг болохыг хэлж хэн илгээж байгааг олж мэдэхтэн туслахыг хичээж ресторанд байгаа хэн нэгэн л түүн рүү илгээж байгаа хэмээн таамаглаж шалгаж тэр хаваар явсан ч хэн гэдгийг нь олдоггүй. Тэгээд эднийг өнөөх чалчаа зөөгчтэй хамт оройн зоогоо сонгож байх үеэр Violet-ийн утсанд гэрийнхээ хяналтын камерыг үзэх гэсэн мессеж ирж өрөөнүүдийнхээ камерыг шалгатал галт тогооны өрөөнд нь дүүрэндээ багтаа дуу намсгагчтай буу барьсан хар хувцастай хүн зогсож байдаг. Харсан зүйлдээ хүчтэй шоконд орж яхаа мэдэхгүй суух Violet-аас Henry бүхэм зүгээр үү гэж асуухад утсанд нь чимээгүй байгаараа гэсэн мессеж ирж Violet түр гарчхаад ирэх гэж хэлээд цагдаа руу залгах гэтэл утсыг чинь хакертсан, утсан дээр хийж байгаа бүх зүйлийг чинь би харж байна. Цагдаа руу залгавал ресторанаас гарах гэж оролдвол хэн нэгэнд хэлбэл хүүч нөхөн гэсэн мессеж ирнэ. Violet рестораны ариун цэврийн өрөөнд ороод тэнд байсан охидоос тусламж хүсгэхэд мөн л би харж байна шүү гэсэн мессеж ирнэ. Рестораны бүх камерыг хянаж хаасаагүй сонсох төхөөрөмж суулгасан байгааг Violet олж мэдээд хүнд ч итгэж болохгүй гэдгийг ойлгож ширээндээ юу ч болоогүй юм шиг буцаж ирж суудаг. Тэгээд Henry-д удаан ингэж болзоонд яваагүй болохоор хүүдээ санаа зовоод гэж хэлэх бол үл таних этгээд түнд өөрийгөө би зөөгч эсвэл чамтай мөргөлддөг залуу эсвэл ягаан цамцтай эмэгтэйч байж болно гэсэн мессеж илгээнэ. Henry Violet хоёрыг ширээгээс сольж суух гэж байтал сольж болохгүй, буцаад суухгүй бол хүү Тобиг ч надлаа шүү гэсэн мессеж ирснээр Violet хуучин ширээндээ суухыг хүсснээр тэд буцаж суудаг. Тэгээд оройн зоогоо захиалах үеэр үл таних этгээд өөрийн хүсэлтийг бичиж эхэлнэ. Эхлээд болзооц залуу Henry-гийн гэрэл зургийн камернаас SD картыг нь авахыг хүсэх бөгөөд Violet бугуун цагаа тайлж цүнхэндээ хийгээд цагаа ресторанд хаа нэгтээ унахчихсан бол л доо. Би энэ хаваараа хай чи үүдний өгтөгчөөс асуугаад өгөөч гэж Henry-г явуулаад
цүнхийг нь онгойлгон камерыг насааж авсан зургуудыг нь үзэх үед хотын даргын мөнгө шамшигдуулсныг батлах банкны шилжүүлгийн баримт бичгийн зургийг дарсан байхыг харж Хенриг буцаж ирж байгааг хараад Гэлс SD картыг нь сугалж аваад буцаад судалтаа амжиж суудаг. Тэгтэл ариун цэврийн өрөөнд иргэсэн мессеж ирж Violet ч нэрээ би ариун цэврийн өрөөнд унгаасан байж магадгүй юм байна. Гэлс харчхаад ирээгээд ариун цэврийн өрөөнд ортол SD картыг эвдээд сул турт хийж урсах гэсэн мессеж ирнэ. Хийснийг нь хийгээд гэрт минь байгаа хүнээ гарга би хий гэсний чинь хийлээ гууж байна гэхэд хийх зүйл чинь дуусаагүй гар арчих цаасны савыг нээ гэсэн мессеж ирж нэгэд үзтэл дотор нь жижиг шилтэй шингэн байх бөгөөд наатаха Хенригийн уух юмд хий тэр ямар ч өвдөлтгүй хурдан өөхөх болно. Чи өнөөдөр болзоо залууга хөнөх болно гэсэн мессеж ирдэг. Би үнийг хийж чадахгүй гэхэд чи чаднаа. Чи өмнө нь хүн алж байсан гэсэн мессеж ирдэг. Тэгээд аргаа барсан Violet рестораны үүдний ухтагчийг явсан хоогоор утсаар нь цагдаа дуудах гэсэн боловч сүлжээгүй болж тасрах бол үргэлжлээд интернеттэй компьютерээс нь тусламж дуудах вебсайт руу орж хүүгэнд барьцаасан талаар бичээд илгээх товч дарах гэтэл утсанд илгээх хэрэггүй гэсэн мессеж ирж өөрийгөө хяналтын камерт бичигдэж байгааг мэдээд болох болно. Тэгээд хяналтын камеруудыг харж байтал анх ресторанд орж ирснээс хойш 2 ч удаа мөргөлдсөн залууг утсаа харан явж ганцаараа нэг ширээн дээр сууж үргэлж утсаа харж байгааг олж хараад шууд тэр Конор гэгч залуу дээр явж очин шулуухан ярьж ихэдтэл өнөөх залуу эгчээгээ ирэхийг хүлээж байгаагаа хэлж мөн болзоо залуу ч наашаа хараад байна. Ширээндээ буцаж очисон чинь дээргүй юу гэж хэлнэ. Тэгээд Violet-ийг ширээндээ явж очтол Хенри хэдийнэ захиалгаа зогсож явах гэж сууж байх ба Violet-д чи хүү дээрээ очисон чинь дээр юм байна. Чи боловсон загнаад надад хэлж чадахгүй байх шиг байна. Хоёулаа дараа тухтаа уулзъя гэд тооцооны хуудсан дээр гарын үсгээ зураад цүнхээ өрөөд явах гэтэл Violet гараас нь татаж эргүүлж хараад түүнийг үнсэх болно. Тэгээд надтай цуг үлдэлтэй гууж байна гэхэд бүсгүүд өнсөлсөн Хенри шууд л тгий гэж хэлэх бол яг тэр мөчөд өнөөг сохор болзоонд явсан хижээл насны эрэгтэйтэй болцсон эмэгтэй ширээнээс сүртэг эгч нь босч муу тэнэг азгүй амтан гэж хэлчихэд явдаг. Violet Хенри хоёр ширээндээ буцаж суун чалчаа зөөгчд үлдэхээр болсноо гэж дарс захиалах болно. Энэ үед анх Violet-ийг өдөж хоргоож байсан рестораны төгөлдөр хуурч Phil захиалгын дагуу ая тоглохыг Violet сонсоод толгойд нь нэгэн санаа орж ирэн $20 дэвсгэрт дээр уруулын будгаараа хүмүүс барьцаалагдсан гэд хаягаа бичээд зөөгчөөр дамжуулан өгдөгч зөөгч мөнгийг төгөлдөр хуурчийн мөнгөний шилэнд хийснээр төлөвлөгөө нь бүтлгүүтнэ. Тэгээд Violet Хенригээс хотын захиргааны ажлынхын талаар асууж хэсэг ярилцах бол оройжин коктейл ууж нилээд халсан Phil нэмж уухаар шилнээсээ мөнгө базагдан авч баар руу явах үедээ мөнгөн дээр бичсэн зүйлийг харж Violet руу санаа зовсон харцаар харж Тэкэн дээр очиж уцаар ярьчихад захиасан коктейлээ авчирч дуустал нуучгаад хөгжмөө тоглож эхэлдэг. Тэгтэл зөөгч тэдний захиалсан хоолуудыг авчирч өгөх бөгөөд Violet-ийг салаатаа идэх гэтэл $50 нь түүний $20 дэвсгэрт гарч ирэх ба одоо чи өнгөрсөн бас надаас уучлалт гуйх хэрэггүй гэх мессеж ирнэ. Гэтэл тэр үед төгөлдөр хуурч Phil-ийн бие муудаж ухаан алдан унаж Хенри түн туслахаар явах бол зөвхөн тэр ганцаараа асуудалд ороогүй гэх мессеж ирж Violet гэрийнхээ хяналтын камераа хартал багтаа итгээд дүү Жэнийг нь зохин ухаан алдуулж хүүгийнх нь араас хөөн барьж аваад өрөөнд оруулаад төвчгийг хардаг. Violet битгий ингээжтэй хэмээн гуйх бол үл таних этгээдээс ажлаа дуусгах гэсэн мессеж ирж төгөлдөр хуурчч босч ирэн ресторанаас гарахаар цахилгаан шатанд сууж Хенри ширээндээ буцаж ирнэ. Тэр үед Violet-ийн утсанд Phil-ийг барилгаас гарч амжилтгүй амьсгал хураах болно. Харин дараагийн өөхөх хүн чиний хүү байх болно гэсэн мессеж ирдэг. Хүүгээ аврахаас өөр аргагүй болсон Violet Хенрид хоёулаа ерөөсөө энэ үжийг ахаад эхнээс нь шинээр эхлэе. Шот татцгаая гэтэл Хенри би орой харж олон зураг янзлах ажилтай болохоор арх уумааргүй байна гэдэгч дургуутсан Violet-ийн шинж байдлыг хараад шот татахыг зөвшөөрнө. Тэгээд тэд текила татахаар олж Хенри зөөгч дуудах гэтэл Violet өнөөдөр би чамайг зөндөөл тухгүй байлгалаа. Би текнээс өөрөө аваад ирээгээд босоод явахдаа сандлаасаа цүнхээ унгаад явах бол Хенри өнөөх алга болсон гэсэн бугуун цаг нь цүнхэнд нь байгааг олж хардаг. Violet текэн дээр очиж 2 шот текила захиалж аваад жижиг шилтэй хорноос хийх гэтэл ширээн дээр очиод хий гэсэн мессеж ирнэ. Ингээд Хенрид хор өгч цааш нь харуулахаар 2 шот текилагаа барьсаар Violet-ийг ширээн дээр суутал Хенри түнд бугуун цагийг нөгч хөөх хаанаас олов гэтэл чамайг босоод явхад газар унсан цүнхэн дотор ч юм байна лээ гэж хэлдэг. Тэгээд Violet-аас юу болоод байгааг асууж утсанд чинь ирээд байгаа дроптой холбоотой юу гэж асуув. Улмаар тэд өөрсдийнхөө болзоо өнгөрсөн амьдрал зэрэгээ ярилцаж Violet Хенриг үнэхээр сайн залуу гэдгийг мэдрэх бөгөөд Хенри текилатай хамт хэргэлдэг Lime James авчирхаар тек рүү явж тэр хооронд Violet нөгөө Conor гэх залууг түн рүү харангаа утсаа орлож байхыг харах үед утсанд нь
бэлэн нүү гэсэн мессеж ирснээр Violet хорийг Henry-гийн хундганд хийж үл таних этгээд түүн рүү сайн охин гэж бичих болно. Henry лайм авчирч ширээнд тавиад хоёулаа итгэл найдварын төлөө хундгаа өргийгээд уухаар амруугаа ортуулах үед Violet түүнийг хөнөөж чадахгүйгээ ойлгож хундахтаа дарсыг албаар унгаж асхан түүний хувцсыг норгож хортоо текила уухыг нь зогсоодог. Henry ариун цэврийн өрөө ороод ирээгээд явсны дараа ухаалаг бус шийдвэр байлаа гэсэн мессеж ирэх үед өнөөх Connor гэгч залуу Violet руу харж байх бөгөөд Violet ч түүнтэй нүүр тулахаар зориглон босдол үнэхээр игчин бололтой эмэгтэй түүн дээр ирэх үед Violet буруу хүнийг сэжиглж байснаа ойлгох болно. Тэр үед бармен Kara түүн дээр ирж чи оройч тоохгүй байлаа, ямар нэг зүйл биш байгаа бол надад хэлээрэй гэх мэтэр Violet-тай ярилцаж байгаад сохор болзоонд ирсэн хижил насны эрээг оройч чамруулж ширтээд чамайг ажилд суулаа гэж хэлдэг. Violet 2 текилага барьсаар түүн дээр очиж нэгийг нөгөөд сэтгэлээ засаад татчих гэхэд нөгөө ир Violet өнөөдөр миний хувьд уух зүйл хангалттай гэж хэлнэ. Харин Violet би танд өөрийнхөө нэрийг хэлээгүй юмсан гэхэд Richard гэгч тэрээр чиний зөвөө чи сайн байлаа. Алив суу гэд түүгээр нэг текила татуулаад Henry-гийн авсан зургуудыг интернетээс бид хэдийнэ устгасан. Гол нь SD картл байсан юм. Харин чи сайхан эвдэж устгасан шүү. Henry-тэй холбооны мөрдөх товчооныхон холбогдож хотын даргын эсрэг мэдүүлэг өгүүлэх гэж байсан. Тэр бол харах байсан. Харин тэр харахны хавх нь чи байсан гэж хэлдэг. Violet түүний царайг харсан. Явуулсан дропуудыг чинь нотлох баримт болгож цагдаа нарт харуулна гэхэд хинч хаанаас ч явуулж болох тэр мим зургууд юу ч нотлохгүй. Харин сони хэвлэл тэр алуурчин бэлэвсэн ихнэр ахин нэг хүн аллаа гэсэн мэдээлэл гарах болно гэхэд Violet би нөхрөө хөнөөгөөгүй гэж хэлэх ба Violet-ийг зодож бяцхан хүрүүгээ буу шагааж зогссон нөхөр нь цагдаагийн машин ирж байгаа дуу гарахтаа зэрэгцсэн өөрийгөө хөнөөсөн хар бараанд дурсамж бүсгүйн бодолд орж ирдэг. Richard-ийн загсан десертийг зөөгч авчирч өгөх үед Richard хөөрхий филийн үхэл чамтай холбоотой. Эндхийн камерууд чамайг Henry-гийн хундганд хор хийж байгааг бичсэн. Би энд чамтай шатар тоглож байна. Хоёр нүүдлийн урдхыг харж байна. Тиймээс бяцхан Toby хүүгээ амьд үлдээхийг хүсчил байгаа бол Henry-д хортой архийг уулга. Энэ чиний сүүлчийн боломж гэж хэлтэл Henry ч тэдэн дээр хурж ирнэ. Richard юу ч болоогүй юм шиг Henry-тэй танилцаж бид хоёулаа энд болзоонд ирсэн боловч минийх бүтлгүүцсэн гэх зэрэгээр ярих бол Violet түүнд хундахтаа текилаг өгтөл Henry татгалзаж Richard Violet хоёр бараг нийлж байгаад түүнийг шахаж уулгах бөгөөд үүнд нь Richard баярлах бол Violet Henry-г ширээндээ очиод сууж бай. Би Richard-тай ганцхан үг солиотхъя. Дараа нь тайлбарлая гэж хэлэн түүнийг явуулаад за болсон. Одоо хүнээ манахаас явуул гэхэд Richard тэгэлгүй яах вэ гэд утсаа гаргаж ирэн залгаад тэр уусан одоо залууг өгөхийг харахал үлдлээ гэхэд утасны цаана байгаа хүн ойлголоо дуудлага хүлээж бай гэж хэлдэг. Richard за баяртай байна уу? Хүүч нь 9 минут байгаа гэхэд Violet одоо тэгээд юу болох вэ гэж асуухад Richard одоо Henry-г өгөх хүртэл би намттнаа идэх болно. Ямар сайхан амттай идвэ гэд маадгар царайлж суух үед Violet инээд алдснаа. Өгсөн нөхөртөөгөө сүүлчийн удаа Итали ресторанд яг ингээд хоол идээд сууж байхдаа түүнийг ахаад хуурахгүй гэж хэлэхэд би итгэсэн царай гаргаад сууж байсан. Бүгдийг тэрэнд итгүүлэхээр жүжиглж байсан. Яг өнөө орой Henry-гийн хундганд хор хийж жүжиглсэн шиг гэж хэлтэл Richard өөрийнх нь амттанд хорыг хийсэн болохыг ойлгож Violet ч түүнд шаг мад гэж хэлдэг. Яг энэ үед өгтлээ уралсан Richard ширээнүүдэд пижакныхаа энгэрийн халааснаас гар буу гарган ирж Violet-ийг буудах гэж оролддогч Henry-г үүжрэн Violet-ийг холдуулж оронд нь гидсэндээ буудулан унана. Хүмүүс ч буун дуунаар босон гүйлдэж газар унсан Violet зүгтхийг оролдох бол Richard түүний араас ирж ахин буудах гэхэд бармен Kara түүний гарыг зохиж бууг унгах үед рестораны цонх суманд оногдож цоорно. Richard Kara-г нуруунд нь хутгалж цонхны харалдаа газар тунсан бууг очиж аван Violet руу шагаагаад уцаа гаргаж ирэн гэрлүүчин залгалаа гэснээ бүгдийг нь ал гэж хэлээд уцаа газар таян буудах үед Violet газар твтэж байсан хоккейн шайбыг авч цонх руу шидэж цуурсан цонх агарснаар Richard агаарт сорогдсон өндрөө сунаж өөхөх болно. Violet ч мөн агаарын өвчтөе урсгалд сорогдсон цонхоор унахдаа ширээний бүтээлгнээс зууран үлдэж туслаараа хэмээн хашгирах үед буудулсан Henry ирж түүнийг татан гаргаж авардаг. Violet түүний шархан дээр даавуу тавьж сайн дараараа гэд Kara-г шалгаад тусламж ирж байгаа гэж хэлчихэд уцаа олж аваад гэрийнхээ хяналтын камерыг хартал багтаа итгээд хүүгийнх нь өрөө рүү явж байхыг хараад Henry-гийн машины түлхүүрийг аваад гэрлүүгээ хамаг хурдаараа явах болно. Энэ үед түүний дүү Jane ухаан орох бөгөөд Violet дүүрүүгээ амжиж залхан ард чинь байна доошоо бол гэж хэлээд хаазаа тултлан гიშгдэг. Jane алуурчнаас нуугдах бол Toby өрөөнөөс гарч ирж алуурчин хүүрүү буугаа чиглүүлэх үед Jane түүнийг толгой
шилэн саваар цохиж Тобиг зүхтараа гэсэн чалуурчин Жэний араас барьж аван хананд савн шидэд хүүг барьж авах үед Жэн түүний хөл рүү толны хагархаа зоож тэд хоёр давхар дах хүүгийн өрөөнд орж хаалгыг төвчээд хүүг оронд ор нуугдгээд хүнд модон шүүгээр хаалгыг тагалдаг. Violet хяналтын камерын бичлэг харангаа хамаг хурдаараа давхих бол өрөөнд орж ирсэн алуурчин Жэнийг буудна. Дараа нь алуурчин хүүгийн орлоо хэд хэдэн удаа нэвт буудах үед гадаа машин ирэх сонсогддог. Violet-ийг гэртээ орж ирэх үед алуурчин хоёр давхраас буудаж түүнээс зүгтаасан Violet галтгооноос хутаг авна. Алуурчин галтгоонд орж ирэх үед Violet түүний игэмний ойролцоо хутгалж алуурчин Violet-ийг авч идэх бөгөөд Violet түүнээс зүгтаа мөлхөх бол алуурчин араас нь ирж зоолттой хотгийг суглан авч бага тайлан түүнийг алах гэж байтал Тоби хүү өдөрлөгтэй машин дээр алуурчны гар бүг 50 ээжийнхэн дэргэд авчирхэд Violet бүг авч алуурчин буудан хороо хоолно. Киноны төгсгөлд Violet эмнэлэгт Хенриг эргэж ирэх үед түүний утсанд дахин нэг дроп ирэх бөгөөд ийм зүйлээс травма авсан Violet ажимэлсэн идэж дропыг нээж үзтэл тэр эмнэлэгт мөн хэвтэн эмчлүүлж буй түүний дүү Жэнийх нь түүнд илгээсэн мессеж байх болно. Хенри Violet хоёр дахь болцоогоо төлөвлөн ярилцсанаар кино өндөрлөнө. Киноны талаарх зарим сонирхолтой баримтуудыг дурдъя. Drop кино анх 2025 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Америкийн SXSW фестивалийн үеэр нээлттэй хийж байсан бол кинотеатруудаар 4-р сарын 11-ээс гарч эхэлсэн бөгөөд 11 сая $-ын өртгөөр бүтсэн тус кино дэлхийн хэмжээнд 28.50 сая $-ын орлогыг кинотеатруудаас олжээ. Харин тус киноны Blu-ray диск 6-р сарын 10-нд худалдаанд гарсан байна. Киноны найруулагч Кристофер Лэндон нэгэн ярилцлагатаа хэлснээр энэхүү киноны анхны зохиол арай өөр үйл явдалтай байжээ. Кино зохиолын тэрхүү анхны хувилбарт Violet-ийг сүрдүүлж Хенриг хөнөөхийг хүсэж байсан хүн нь Violet-ийн нас барсан хүчирхийлэгч нөхрийнх нь төрсэн ах байсан бөгөөд дүүгийнхээ өшөөг авахын тулд ийм зүйл сэдсэн зохиолтой байсан ч найруулагч болзоод харах уу Хенриг киноны үйл явдалтай илүү холбож зангидахын тулд зохиолыг өөрчилсөн байна. Болзоод залуу Хенригийн автомашины хянах самбар дээр гарч байгаа цагаар бол киноны үйл явдал 2025 оны 6 дугаар сарын 7-ны өдөр өрнөдөг байна. Киноны үйл явдал Чикаго хотод өрнөдөг гэж гардаг боловч киноны эхэнд гардаг дүрслэлээр Ирландын нийслэл Дублин хотын Samuel Beckett-ийн гүүр гардаг нь киноны нэгэн алдаа юм а. Түүнчлэн киноны төгсгөлд Violet гэрлүүгээ машинаар хурдалж явахдаа хоёр игнээ трамвайн зам дээгүүр явж өнгөрдөг бөгөөд Чикаго хотод ямар ч трамвайн зам байхгүй харин киноны зураг авалт явагдсан Дублин хот трамвайн замтай ажээ. Violet рестораны өгтөгчийн утсаар 911 руу залгадаг ч удалгүй холбоо тасардаг. Ийм тохиолдолд 911-ийн оператор буцааж залгах үүрэгтэй бөгөөд хэрвээ хариу өгөхгүй холбогдохгүй тохиолдолд тухайн хаяг руу ойр орчмын эргүүлийн цагдааг шалгуулахаар явуулах ёстой ч кинонд тийм зүйл болдоггүй буюу алдаатай хийгджээ. Энэхүү кино гарсан даруйдаа шүүмжлэгчдээс голцоо эерэг үнэлгээ авсан бөгөөд Rotten Tomatoes вебсайт 83%, Metacritic вебсайт 67%, CinemaScore вебсайт B үнэлгээ тус өгсөн байна. Энэхүү та бүхэндээ өнөөдөр Drop хэмээх экшн, tech thriller төрөл жанрын шинэ киног хүргэлээ. Иргэн сануулхад манай сууг голцоо thriller жанрын киног давчлан өргөдөг сууг бөгөөд хэрвээ тухайн кино танд таалагдвал киног аль болох бүтнээр нь олж үзхийг бид үргэлж зөвлөдөг лээ. Тун удахгүй дараагийн шинэ бичлэг орох болно. Тэгээд мэдээж бичлэг таалагдсан бол биднийг дэмжиж subscribe тавчиг дарахаа мартаоцаа. Удахгүй уулзъя баяртай.